9 дугаар сараас хэрэгжиж эхлэх хууль дүрмүүд болон энэ сард болох спорт, соёл урлагийн арга хэмжээнүүдийн талаар мэдээлэл хүргэе. Прагт машин ажилтны төлбөр нэмэгдлээ. 9 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн Праг хотод зөвшөөрөгдөөгүй газар буруу байрлуулсан зогссон тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх буюу ачих, түр саатуулах торгуулийн төлбөр нэмэгджээ. Тухайлбал тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлсэний төлбөр 3800 крон, түр саатуулах хашаанд байрлуулсны 1 өдрийн төлбөр 500 крон болж нэмэгдсэн байна. Праг хотын замын хөдөлгөөнд оролцох жолооч болон зорчих иргэд CityMove аппликейшнийг хэрэглэх боломжтой. Энэхүү аппликейшны тусламжтайгаар Праг хотод зогсоолын төлбөр төлөх, нийтийн тээврийн чиглэл, хуваар харах, төлбөр төлөх, машин дугуй түрээслэх зэрэг үйлдэлийг хийх боломжтой. Ипотекийн шин журам 9 дугаар сарын 1-ээс эхлэн Чехийн банкуд ипотекийн зээлийг хугацаанаас нь өмнө төлөхтэй холбоотой шин журам нэвтрүүлсэн байна. Ингэснээр хэрэв та орон сууцны зээлээ тогтмол хүүгийн хугацаанаас нь өмнө төлөхийг хүсвэл банк танд шимтгэл тооцох боломжтой болж байна. Шимтгэлийн хэмжээ нь жилийн 125%-аар зээлийн үлдэгдлээс тооцогдно. Гэхдээ нийт шимтгэл нь зээлийн үлдэгдлийн 1%-аас хэтрэхгүй байх юм. Энэхүү нөхцөл нь 9 дугаар сарын 1-ээс хойш байгуулсан шинэ ипотекийн гэрээнд төдийгүй тогтмол хүүгийн хугацаа нь 9 дугаар сарын 1-ээс шинжлэгдэж байгаа хуучин ипотекийн гэрээнд ч хамаарна. Гадаад хүүхдүүдэд орох чех хэлний хичээлийн цаг нэмэгдэнэ. Чехийн боловсролын яам энэ хичээлийн жилээс эхлэн чех хэлээс өөр төрөлх хэлтэй сурагчдын чех хэлийг сайжруулахад чиглэсэн шинэ хөтөлбөр хэрэгжүүлэхээр болжээ. Хөтөлбөрийн хүрээнд гадаад сурагчид чех хэлний 400 цагийн хичээлийг 2 хүртэлх жилийн хугацаанд үзэх гин. Түүнчлэн сургуулийн өмнөх насны хүүхдүүдэд бэлтгэл ангид байхад нь чех хэлний хичээл орохоор болжээ. Ажилдаа дугуйгаар явах аян. До праце на коле буюу ажил руугаа дугуйгаар явах аян Чех улс даяар 9 дугаар сарын 16-наас 29-ны хооронд үргэлжилнэ. Утаа ялгаруулдаггүй тээврийн хэрэгслийг сонгож, биеийн тамирын дасгал хөдөлгөөн хийнгээ агаарын бохирдлыг бууруулах зорилготой энэхүү аянд хүссэн хүн бүр нэгдэх боломжтой. Мөн аянд оролцогчид төрөл бүрийн шагналын эзэн болох ч боломжтой юм. Хэрэв та аянд нэгдэж өөрийгөө сорихыг хүсвэл До праце на коле CC сайтаар орж бүртгүүлээрэй. Монголын алдарт хүү хамтлагийн тоглолт. Хүү хамтлагийн 2024 оны Европын аялал тоглолт 9 дугаар сарын 4-нд Финландийн Хельсинки хотоос эхэлж 9 дугаар сарын 26-нд Испаний Мадрид хотод өндөрлөнө. Хишигтэн хэмээх энэ удаагийн аялал тоглолтынхаа хүрээнд тэд Праг хотод 9 дугаар сарын 14-ний Бямбгарагт тоглох юм. Тоглолтын тасалбар байрлал болон төрлөөсөө хамаарат 990-ээс 5190 коронаар зарагдаж байна. Тасалбарыг Go Out цэгнэт Ticketmaster CZ сайтуудаас авах боломжтой. Cirque du Soleil Праг хотод тоглоно. Циркийн гайхамшигт тоглолтыг толилуулдаг дэлхийд алдартай Cirque du Soleil Production Прагт анх удаа тоглохоор болжээ. Тоглолт Прагийн O2 Arena-д 9 дугаар сарын 25-наас 29-ны хооронд болно. Тасалбарын үнд суудлаасаа хамаарат 1590-ээс 2420 крон байна. Тасалбарыг Ticketmaster CZ, Ticket Portal CZ сайтуудаас авах боломжтой. Тим Бёртоны үзэсгэлэнгийн хаалт. Алис гайхамшигын оронд Чарли ба шоколадны үйлдвэр, хайчингарт Эдвард гээд аимшигт инедмийн жанрын олон 10 алдарт бүтээлийн эзэн, кино найруулагч, продюсер Тим Бёртоны бүтээлийн үзэсгэлэн өнгөрөгч 5 дугаар сард Праг хотын Обецны дунд нэгдсэн. 600 гаруй бүтээлээс бүрдэх энэхүү үзэсгэлэн 9 дугаар сарын 30 хүртэл үргэлжлэх тул та бүхэн буухаас өмнө амжиж үзээрэй. Үзэсгэлэнгийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг Тим Бёртон Праха CZ сайтаас авах боломжтой. Харин тасалбарыг Ticketmaster CZ сайтаас аваарай. 9 дугаар сарын 28. Энэ сард болох хамгийн чухал үйл явдал бол мэдээж 9 дугаар сарын 28-нд болдог Чехийн төрөлт улсын баяр Гиген Вацлавын өдөр юм. Энэ өдөр Чех улс даяар амардаг хэдий ч энэ жил 9 дугаар сарын 28-нд Бямбгарагт тохиож байгаа. Гэхдээ энэ өдөр томоохон дэлгүүрүүд амарна гэдгийг онцгойлон анхааруулъя. Тодорхойлбол 200 м2-аас дээш талбайтай дэлгүүрүүд ажиллахгүй. Чехийн төрөлт улсын баяраар соёлын яам нээлттэй өдрийн арга хэмжээ зохион байгуулдаг. Тиймээс соёлын яамны байрладаг үзэсгэлэнт Ностицкий ордонд олон нийт үнгүй орж үзэх боломжтой. Бохемийн үнэт эрдмийн титмийг үн төлбөргүй үзэх боломж. Чехийн хаан ширээний эрдний титэн болон үүнтэй дагалдах үнэт эдлэлийг Чехийн төрөлт улсын баяр Гиген Вацлавын өдрийг тохиолдуулаад 9 дугаар сарын 17-наас 30-ны хооронд нээлттэй үзмэрт тавина. Үзмэр Прагийн цайзын хуучин ордны Владислав танхимд байрлах бөгөөд зочид үн төлбөргүй орж үзэх боломжтой.